My Voice миний дуу хоолой. Монголын дуу хөгжмийн ертөнцийн амьсгалахаар орших хөрс. 1999 он сэтгэлийн хөв концерт тоглогдож Монголын хамгийн тогтвортой үзэгчдийн хүлээлттэй тоглолтын их тавигдлаа. Амин нутгийн аялгаугаар эхэлсэн түүний уран бүтээлийн замнал тууштай хөгжимд өгсөн сэтгэл хувиршвэ. 17 жилийн хөдөлмөр, 17 жилийн хөг аялгау. Одоо бол Монголын дуу хөгжмийн түүх. 2003 он Хэмүр тэтгсэн Улаанбаатар. Залуус Улаанбаатараа дуулж байна. Залуус хүсэл мөрөөдлөө дуулж байна. Анхны гран-при шагналтанд дуучин Мөнхбат урлагийн ертөнцид орох хаалга өөрийн гараар амжилттай нээлээ. 2007 он New Star урлаг илүү шинийг улам ихийг хүсэж байна. Шин содон цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах дуунууд Мэндэлсээр. Залуус хүсэл мөрөөдлөө дуулсаар гран-при шагнал 16 наст Маргад Эрдэнэт очлоо. Тухайн жилийн хамгийн шин, хамгийн сонин нь энэ байлаа. Харин одоо 2015 он таны дуу хоолойг Монгол орондоо яар сонсоход хэдийнэ бэлэн болжээ. Зөвхөн өөрийн гих хөг аялгау авьяас мэлгийг бидэнд харуул. Энэ бол түүхийг бичилцэх ганц боломж. Энэ бол өөрийн дуу хоолойг хэн бүхний сэтгэл зүрхэнд хамгаалж үлдээх хосгүй боломж. Монголын тайзнаа цахиур хавлах шин дуучдыг харах онцгой цаг үе. Урлагийн ертөнцөөс салшгүй нэгэн түүх болсон хөгжмийн зохиолчтой хамтран ажиллах үн боломжийг хэн хүртэх болов? Хөгжмийн зохиолч Балхажавын шинэ хит дуунуудыг хэн дуулах вэ? My Voice хэмээн бардамн зарлах шинэ од яг одоо эндээс төрөн гарах гэж байна. My Voice наадмын эрхэм хүнд дэшүүгч. Ноён амсрайн ганхуйг. Бид чамд нэг бол үнэмшин, нэг бол үнэмшихгүй. Чамаас л шалтгаална. Чимд дамбын ичин хорлоо. Хэдхэн хором хүний амьдралыг өөрчилдөг. Ганцхан дуу. 3 минут. Чиний ирээдүй, чиний гарт. Батмунхийн Чинбат. Бид бүгдээрээ л дуу хөгжим дуртай. Гэхдээ дуу хөгжмийг эзэмдэх чадал хэдхэн хүнд л байдаг. Би яг тэднийг тааж байна. Энэ бол My Voice Show. Тавны бүсэг хүлээсэн цаг мөч. UBS TV-с G Entertainment дахин хамтран My Voice гэмээр бахархан гайхуулах дуу хоолойн гэр гарлаа. Ингээд My Voice-ийн шинэхэн бөгөөд халуухан тулаан эхлэхэд бэлэн боллоо. My Voice Show тавтамар. За бүгд сайн байцгаана уу? Та бүгд энэ орой мэндийг хүргье. Соёлын гавьяа цэцгэлтэн гүр улсын үг улаан сар 8-аг сайхан дуугаар та бүхэндээ оролцож байна. Шинжлэх ухааны технологийн сургуулийн геолог уулуурхайн сургуульд одоо уулуурхайн ашиглалтын технологи мэргэжлэр төгсөх курс авъя. Өөрөө яг сонирхлоороо мэргэжлээ сонгосон. Тэгвэл нөгөө хүний нэг сэтгэлийн угт гэж юм байдаг шүү дээ, тэ. Тэр юм манай миний хувьд бол дуу. Тэгээ багаасаа чадахгүй ч гэсэн орилоод л явдаг байсан. Тэгээ тэрийг одоо өнөөдөр өөрийгөө хэр төвшөнд орилд юм байна гэдгээ үзэх гээд ороод ирсэн байна. Сарнарны гээ удаан сарнай сайн сайхны чимин байж шархын үгтэй залуусын дууга хамтан аялмаар байна. Илбэндэ алтын нартай дэлхийгэр дүүрэн удаан сарнай өрөөртөө маргаашиг авчрах миний залуунаас одмичти
Yılba olan sarılay Açın korvok çimin baç Çarpın teyza dosting doğğa Kaptan doğumar ben Dilbende altın arta Etki geçmişsin Odağın sarılay Uydurus uydur Jarlı kapşırık Meni zadolmaz Doni kışık Odağın sarılay Doğrudur hayri Yağan dilbe Arına sürdü Sarını toya Dartının barıdır Odağın sarılay Ekiginin sokşık Dodağın sitide İle doçırdı Sırun somon Nazıra sürdük Narını toya Dartının dilbedi Odağın sarılay Dilbedik çiçiksik yürüyor doğru Durin kargıkta yürtün sigbidigdi Margaşırık sakni gunodruk Oktıtsay narnay Kalktoda sarnay gargartan bari Sarnarını girişik sakni gbidigdi Yüreki sakni gbidigdi Oktıtsay Tankim durun bu yörek Etkimi dorgo kıtsados Tanıdığının zangaran Orçunun doyura kıtsados Tadı uydurun asan Orçunun çimsin zados Sampı tüvin gelginler Ol ceva Sadosa Odan sarına Cargalı hayrik şagnan baç Sıtıgrimin tek etildin doğğa Kamptan doğdumar ben Dilbende altın arta Bitki geçimsin Odağın sarına Urun urtum Margaşı gavçırık Beni zadolmaz Doni kışık Odağın sitide Doğrudur hayri Yağan dilbe Narına sürdük Sarını toya Dartının dilbedik Odağın sarılay Ettiğinin sokşık Odağın sitide İle doçırdık Sırun somon Nazıra sürdük Narını toya Dartının dilbedik Odağın sarılay Dilbedik çiçiksik yürüyor doğdu Durin cargıkta yürtün sigbidigdi Kalkılın zardan çağırsa Atgıtsay Kalkılda sarnay gargarasan bari Sarnarını girişik Sarkını bildigdi Yüreğdür sertli getirdi Oktıtsay Yüreğlik çiçiksik yürüyor doğdu Durin cargıkta yürtün sigbidigdi Sargıda sarnay gargarsan Atgıtsay Narnay Kalktoda sarnay gargarasan bari Sarnarlı girişik Sarkını bildigdi Yüreğdür sertli getirdi Oktıtsay Yüreğdür sertli getirdi Oktıtsay За баярлалаа. За энэ хүү улаан сар намайг сайхан дууллаа. Энэ суужгаа 3 шүүгчтэйгээ мэдээч үзэсгэлэн гоо төгөлөр болсон. Танд энэ хүү сарнаг бэлгэлж байна. Оо, за баярлалаа. За, одоо дэмжээд бүжгэлцэн. Тэгээ араас бас сарнаа авцаад ячээд. Бүр одоо үгүй нөө мөө гэх ямар ч аргагүй болчихлоо шүү дээ. Чи бол төгс сайхан дуулсангүй. Зүгээр чиний энэ нэг сайхан байгаа нэг өөрийнхаараа байгаа чинь айгуу гоё хүнийг татчихээн. Яг л сайхан нэг элдэн маяггүй өөрийнхаараа. Тэр чинь их сайхан батлаа. Тэгээ дуу
дуулах ур чадвараа сайжруулах хэрэгтэй. За. Тэгээ ер нь энэ Улаан сарна гэж дууг сонгосон хүмүүс аврагдаад байна шүү. Харин тийш үү те? Би бол тэрний нэг л гэж бодож ин чамаг. За хоёрдугаар шатандаа сайн орж ирээрээ. Би дуулахаас илүү айгу шүлэг сайн уншдаг шүү. Тэ шүлэг сайн уншна. Шүлэг за бичнэ гэж бодлоо яриад явах нь жоох оролдоно. Тэгээд гой яруу наригчдын өгүүлэг шүлгнүүдийг бол уншиж шүү хараа. Хэнти хангай саяны өндөр сайхан нуруунууд хойд зүгийн чимэг болсон ан хөвчийн уулнууд минин шарга номины өргөн их говьуд өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi Bank. Нэвтрүүлгийн албан ёсны онлайн түгээгч UBS цэг нэмэ. Дуулдаг, бүжгэлдэг, жүжиглдэг. Яг энэ бүгдийгээ жагсаагаад байвал дуулах, бүжиглэх, жүжиглэх. Амар их дуртай. Тэгээ ингэж бүжгэлж ингээд баяр хөөртэй байдагтай ч гэсэн маш их талархууштай байдаг. Ингээд бүжиглэхээр ингээд бүх зүйл ингээд бүх зүйл сайхан. Тэгээд айгуул тэгэхээр готсон үедээ ч гэсэн бүжиглэхээр амар сэтгэл өөдрөг, үргэлж баяртай байдаг. Тэгээд хамгийн гол нь амар гуниглал за одоо бүжгийнхаа нэг хөлгөөний хий гэл ямар нэгэн гой байдалтай ай сонсвол тэгэл миний үйл хөдлөөрөө ингээл бүжгийн хэмнэлд ороо тэгээд тэгэж илэрхийлэхдээ ч гэсэн маш их баяртай. Ер нь бол бүжиг бол миний бүх зүйл. Дараагийн оролцогч хувийн дугаар тэг 19 их жаргалын орхон юм. Таавда баярлаа гэдэг хэлий, талхаж авдгаа хэлий, бахархуулдаг охин болдё гэж удаад энэ үг сонгосон. Аваа тэгээд охин энэ үгээ таньд зориулж байна. Тэгээд ер нь миний төлөө хийсэн бүх зүйл танд талархаж авдаг. Бас баярлаа гэдгийг хэлмээр байна. Тэгээд аавда хайртай шүү гэдэг энэ дугаар зориулж байна.
төгсөх гэж байгаа юм уу те? Дараа жил. За юу ямар хүн болоё гэж боддیں۔ Мэргэжлийн тэр бодогдгоо те. Бодогддог. За. Жижигч. Харин юм байна те. Чи энэ саяны бүжгийг өөрөө дэглэсэн үү те? Үгүй би нөгөө нэг ингээл тайзнаар гарахаараа яг өөрийнхөө ингээ байдлаасаа шал ойрхон болчтой. Тий. Тэр нэг ингэсэн юм ч одоо юу гэсэн утгатай хөдөлгөөн. Аавда хайртай гэж аахгүй юу? Юу, ер нь бол тэгтээ ингээд чамд жүжигчин болох авьяас байхшгүй шүү. Тэгээд тий юу амжилт хүсье. Баярлаа. Тийм. Зүгээр дуучны хувьд бол өнөөдөр дээр харамсалтай тэнцээгүй миний хувьд. За, тон юм. Чамд нэг ямар нэгэн тийм нэг урлагийн талын авьяас ялангуяа нэг юм одоо миний мэрэгжлийн зүг чиг ирч юм уу тийм ээ? Нэг хөтлөлт мэтлэлт хийх, тайзан дээр ингэх тийм талын ер нь ямар ч сан авьяасын нэг суурь байгаа санагдаад байна. Тэгээ их ч нь бол чамаг энэ удаад дараагийнхаа шалгаруулалтын дээр ямар байх нь гэж хармаар байна. Тэгэхээр би тэнцүүлж байна. Баярлаа. Баярлаа. Энэ охины хөлөө чиний гарт байгаа болоход нь штэ ямар яана. За ямар ч байсан аавч нь бол хязгааргүй их баярлж байгаа. Мөн энэ телевизийг энэ тэмцээнийг үзээд сууж байгаа олон аав нар баярлж байгаа. За ямар ч байсан тэгээд тэнцүүлээд үзье да. Баярлаа. Баярлаа. Баяр үргээ. За хоёулаа энэ дэлгэцээр аавар гарч байгаа хайртай гэж чи түрүү нэг ийм хөдөлгөөн хийсэн шүү дээ. Аваа охин нь хайртай шүү. Амар хайртай шүү. Баярлалаа. Баярлалаа. Хүмүүс ч ингэдэж штэ. Ингээл өөрөөсөө дуулан мөглөө гэж чадахгүй хаа. Ийм том тэмцээн чинь хийхгүй хаа гэж тэгэж боддог. Гэтэ яг тийм биш шүү. Яг зориг гаргаад өөрийнхөө мөрөөдлийн төлөө, өөрийнхөө тэмүүллийн төлөө тэгээд зоригоо гаргаад оролцоорой. Тэг өөртөө маш ихтэй байгаарай гэж хэлээ. Бүжиглэнгээ дуулах би гэхдээ яг оролдож үзээгүй л дээ. Яг бол миний зориг жоохон дуттай. Тэг яг бүжиглээ дуулна гэхээр миний нөгөө нэг амар ингээд амьсгаадах юм шиг санагдаад. Тэг би бол зүгээр ингээд сул бүжиглгүй нэг бүжиглүүд амар хэтрүүлэгтэй бүжиглдэг. Тэгээ яг ингээд бүжиглэнгээ дуулна гэдэг нь бол ерөөс миний амар бэрх асуудал. Гэхдээ яг 2 дугаар шатанд бол энийг барыг хийнэ гэж бодож байгаа. Сайн байцгаана уу? Би одоо чөлөөтхийн тамирчин байсан. Одоо дуучин болохыг хүсэж байгаа. Би нөгөө нэг тамирчин байхдаа тэгэл манай нөгөө клубийнхан чинь намайг энэ тентгийн бас нэг урлагийн үйл ажиллагаа мэйдгээ тэгэл урлагийн үзлэг юм байвал бас тэгэл бас урдаа барьноо. Тамирчин дундаа бас урдаа барьноо. Бас урлагийнх нь юу бас хаанаа хаана. Манай багш тэгж ярьдаг л да. Том дуучны шиг том л байх ёстой шүү гэж ярьдаг. Би том байж чадахгүй ч гэсэн. Том байж чадахгүй ч гэсэн. Тэр мундаг те ийм мундаг том багш нарынхаа бас нэр хүндийн бас газар унахгүй. Тэгээд бас зааж зүгсэн юм ин бас сайн хичээж тэр сургаалаар нь дагаж явахын тулд маш их хичээж байгаа.
талдан сүсгэлээ хаттай жимстэй уулында үргий хаттай боргоо шичваа олдоо хартюги читушэт жэрли хаттай боргоо шичваа олдоо хартюги читушэт жэрли мукин шичваа бичэ олдоо 우리 이제 두세 저러리 geçir oğlunda burayı Muhim azıcık çabalar Allah Burayı için düşer Yarlı Hasbi var yaşık çabalar Allah Yarını Bu kıymışık çamana biçe Allah Vuruyor içe düşe Yarını Yes. Yeah. Манай хүүхдийн хэлээр би их гоё хэлчихмээр санагдаж байна. Манай хүүхд маш гоё юмыг ээжийн амар сак гэнтэй гэдэг байхгүй. Би бол өстой миндүү чи өстой үндэ сак юм аа. Баярлалаа. Яг хэлсэн. Яг хэлсэн. За даги ахын чамайг бас мэднэ урдан сонсч ирсэн. Үнэхээр их таалагдчихэв. Үнэхээр бас одоо юу гэдгиймдээ чиний CD гарах юм бол ах нь хамгийн дөрөнд аав. Баярлалаа. Мэдээж энэ тэмцээний утга учир бас үүнд оршин. Монголд энэ сонин содон авиастай, хоолойтой авиастанд одоо нээн гэдэг бол ахын хувьд бол эрх юм. Энэ тэмцээний хувьд ч эрх юм. Тийм болохоор чамд аз жаргал сайн сайхныг хүсье. Дуулаад байгаарай, тэмүүлээд байгаарай, нисээд байгаарай. Баярлалаа. Тэгээ нэг дундтал нь бүжгэллээ шүү дээ. Амар гой задгаа. Тэрэн шигэ бүх дууга тийм өшөө задгаа сайхан байвал болчих гээд байна за. Тэнцээ. Ер нь гэхдээ энэ тэмцээнд орохоор нь хэрэг байна. Тэгтээ тэргүй чи одоо CD авахынтай болчихлоо шүү дээ. Юу гэж те. Орохгүй яа тий. Шүүгчдээ сонс хамгийн гоё үг юу байсан бэ? Үнэхээр одоо гайхалтай нөгөө нэг Жимбах намайг урам дээл гаргавал CD-г маань хамгийн дөрөнд авна гэсэн. Тэр л хамгийн гоё байлаа. За ингээд дараагийн шатанд нь амжилт хүсье. Тэгээд манай шүүгчдийн итгэлийг болоод манай үзэгчдийн итгэлийг битээ алдаарай. Мэдээж маш олон мянган үзэгчид чамайг ингээд энэ дэлгэцийг хараад дэмжээ сууж байгаа. Тийм учраас хариуцлага чам дээр нэлээ одоо хүчтэй ирж байгаа. Ингээд амжилт хүсье. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi Bank. Нэвтрүүлгийн албан ёсны онлайн түгээгч UBS цэг нэмэ.
Содоро киноны хайр дуу. Хэн бүхэнд хайрыг мэдрүүлж, хайртайг нь санагдуулж чаддаг энэ дуу ая дуу намуухан хэмнэлтэйч дуучнаасаа баггүй мэдрэмж, ур чадвар шаарддаг. Энэ дууг сонгосон 2 ч оролцогч шалгуурыг давж дараагийн шатандаа тэнцэж чадсангүй. Тэгвэл одоо дахиад нэгэн охин Содороогоор амьсгалж хайрыг дуулна гинэ. Тэг 82 хувийн дугаартай Мишель энэ дууг жинхэнэ сайхнаар бас зөв дуулж чадах болов. Миний бодлоор хүн дууг хоолоогоор биш сэтгэлээрээ дуулдаг гэж боддог. Мэдээж би сэтгэл зүйч мэрэгчлээ болох учраас одооноос нэг хүмүүстэй ярилцаад зөвлөгөө өгөөд ингээд баагаар ингээд өөргөө хичээлж явж байгаа. Тийм сонирхол. Сэтгэл гэдэг чинь одоо хүний дотор байрладаг гэдэг юм нууцлагдмал юу нэг зүтгэхгүй те. Тийм хүн чинь сэтгэлийн амтан гэж ярьдаг шүү дээ. Тэгэл хүнийг заавал ингээд мэдсэлээр ч юм уу тийм ямар нэг өвчнийг тэгж идгээхгүй сэтгэл зүгээр юмчш болт юм болов. Тэр утгаар нь сэтгэл зүйч юмч болно гэж боддог. Дийлэх гэж зүтгэхгүй
Мишель. Чи энэ нэг дууны их гоё тэр аялгауг их сайн ойлгож мэдэрч байна. Тэр чинь чиний их сайн авууштай тал байна. Тэгээд энэ аялгау үг хоёр хосолсон тэр гоё мессежийг хүмүүст бол их сайн хүргэж өгч чадж байна. Тэгээ өөрөөр хэлбэл энэ өнгө алддаг барьдаг юм чинь би бол чамайг явандаа засрах байх гэж бодож байна. Чи надад ягаад ч нэг тийм их айгүй хүмүүжилтэй айлын үг чиг санагдсан. Тийг санагдсан уу? Тэ? Нэг байдал төрхөн айгүй тогтуухан юм шиг санагдсан. Тий их дүлгөө. Их тийм сэтгэл татам. Сайхан охин байна. Тэгээд ямар ч хөөрх юм. Мэдээж тэнцсэн. Баярлалаа. За Мишель баяр хүргэе. Баярлалаа. Чиний амьдралд бас нэгэн шинэ хуудас ингээд нээгдэж байна Мишель. Тэм учраас дуулалтан дээр маш анхаарах хэрэгтэй. Жохон өнгө алдж байна. Төгсгөлд тэр нэг эвгүй орцсон те. Сайн орж чадаагүй. Гэх мэтчлэн энэ ялахгүй жижиг сажиг зүйлүүдээ гээгээд дараагийн шатантаа маш амжилттай орж ирээрэй. Амжилт хүсье. Тэнц. Баярлалаа. Би хүүхдээ орны дугууланд яваад жил бол арай болоогүй. Тэгээ намайг урлагт ингэж хайртай болгосон. Би сэтгэлээ зориулахад хүрсэн багш маань болохоор Сиренингийн алтан уяа гэж багшаадаг. Тэгээд энэ багш маань надад урлаг гэдэг цэцгийг ургуулаарай гэдэг юм цэцгийн хайрт цав өгөөд тэгээ хүрчлүүлж өгөө маа нэг ургуулаарай ингээд ургуулад үр шиг хүртээрээ гэдэг надад өөр өгсөн. Тэгэхээр миний өөрөг одоо юу вэ гэхээр би цэцгийг ургуулаад те улам том болгоод цэцгийг ургуулаа үр шиг хүртэх тийм үүрэгтэй явж байгаа. Тийм учраас багшаа итгэлийг алдахгүй багшаа ачиг харуулад өндөр хүн болно гэж амлаж байна. Багштай хайртай шүү баярлалаа гэж хэлмээр байна. Манай хамтлаг анх 2006 онд байгуулагдчихсан. Тэр үед яг 4 гишүүнтэйгээр анх Монголын хөгжлийн ордны ганцхан багш дээр явдаг байж байгаад яг дөрүлээ нэгэн бие нэгээ одоо мэддэг байж байгаад нэг тэмцээнд яг дөрүлөө ороод тэгээд анх манай хамтлаг байгуулагдчихсан. Ирээдүйд одоо Монголдоо гэлтгүү одоо дэлхийд одоо нэрээ гаргасан том хамтлаг болохыг одоо зоригдөг. Бид нар анх энэ тэмцээний өдрөмжийг уншаад рекламыг хараад тэгээд тусгай хоёр нь Asian Media явах хэрэг. Бид нар угаасаа мөрөөдөл Asian Media явах. Бүх зүйлийг ахын төлөөл бүх зүйлээ өөрөөсөө гаргах болно. Sit get your own guy with that.
шатахи охимен надухарчнэгэ Зэтгэж мөн гарвэта утаташ зирусатик үдэсэнш нүдэн сараш шатахи охимен надухарчнэгэ За баяр хүргэе Good Boys. Өнөөдөр гоё стил байна. Тэгээд энэ дүр төрөгч нь их гоё зөгч байна. Яг ингээ авцалцсан дөрүүлээ. Айгуу гоё стил харагдаж байна. Нэгдүгээр, хоёрдугаарт юу энэ дуу авианда маш их сайхан та нар их нандин хамдж байна. Тэр надад маш их таалагдлаа. Өөрөөр хэлбэл хамаагүй орилоод байхгүй, одоо учиргүй хүчлээд байхгүй. Маш сайхан юм. Нарийн тэгээд энэ акапелла хийж та нар бодвол бэлтгэл хийдэг баг тийм. Энэ нэг сайхан нандин чанараа битээ алдар. Юу дуу авиаг үнэлж сурна гэдэг бол маш их одоо бүр чанга дуулснаасаа илүү үнэтэй. Баяр хүргэе тэнцлээ. Баярлалаа. Баяр хүргэе залуучуудаа. Маш гоё байна. Ямар гоё нандин тийм гоё хөг явж байна. Тэгээ ямар гоё хоорондоо ингэж нийлж байна. Эсвэл нөгөө нэг harmony гэдэг ч одоо яг л энд байна даа л гэж бодогдчихлаа. Тэгээ би энэ лүгөө их гоё орж уусч өгж их ч сайн бэлтгэл хийсэн байна. Тийм ээ. Яг ингэж бас ганцаараа их гоё дуулахад бол болдог баг. Хоёулаа бол бас болох баг. Дөрүүлээ ингэж их гоё хоолоогоороо ийм гоё нандин harmony гаргана гэдэг бол бас их хөдөлмөр явж байгаа шүү. Тийм үү? Баярлалаа. Тэнцлээ. Баяр хүргэе. За манай камерчид сайн авсан байхаа гэж бодож байна. Чамаа хэн гэлээ? Нэр чинь? Жаргал. Жаргал. Жаргалыг дуулахыг харсан биз дээ. Айгуу гоё яаж байна. Ахын дуу жоохон хөдлөөрөө за. Бусдаагаа дэмжиж байгаа шүү дээ. Та нар чи хамт лаг тий хамтараа лаг. Амжилт хүсье Good Boys. Амьд хөгжмөөр сонирхоод Good Boys-ийн амьд хөгжмөнтэй юм хамтлаг болох энэ санаа хэрхэн анх яаж гарсан бол тэгээ дээрэс нь эн чинь таад дуулахынхаа хажуугаар хөгжмөө давхар сурах хэрэгтэй болоод ирчихсэн. Бид нар чинь хэсэг уран бүтээлийн нэг 2 жил бараг завсарсан. Тэр үедээ бид нэр хөгжмөө бэлдсэн зүгээр байгаагүй. Одоо тусынхаа соло хөгжмөнүүдийг бэлдээд практис хийгээд ингээд бэлтэж байгаа хэвчээ бас одоо дуугаа аяхгүй 2 жилийн дараа бид нэр буцаад ингээд дуугаа хэлгээд тасралтгүй бэлтгэл хийсэн. Тэгээд хөгжим 2012 онд UB Palace Open Air-т бид нар бас шоу тоглолтоо хийсэн. Тэгээд тэрэн дээр болохоор бид нар өөрсдөө хөгжмөө тоглоод тэгээд өөрсдөө хэдэн дуу тоглосон. Тэр үедээ бид нар анх хөгжмийг тоглож үзээд тэгээд хөгжим зурглаж хийсэн юм байна. Би говьлтай тонхолсон. За чамааг энэ тэмцээнд ороход хамгийн их дэмжиж байгаа хүн хэн байна? Гэрийнхэн бүгдээрээ мэдчихэж байгаа юу? Гэрийнхэн мэдчихэж байгаа, найзуудаа их дэмжиж байгаа. Найзууд их дэмжиж байгаа да. Мөн ээж хүмүүс намайг их дэмждэг. Сүний очсон би зүрхийн догдосаа ухаан виторлин арын би зүдэхээ чамайгаан зүдэхээ халуу тоноо харин ишигдээ зөрдөж
Баярлалаа. 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 За, аглууд баяр хүргэе. Хараа яг аглуу ажигласан байгаа байхгүй да. Чамд яг ийм хүүг дутж исэн. Ийм хүүг дутж исэн. Сэтгэлийн хүүг дутж исэн. За яг хоо эхнээсээ дуустал ингээд яг нэг хэмэнд ингээл илүүчгөө дутуучгөө ихтэй өнгө алдаж нилэн явсан. Тэгээ хүний сэтгэл идэх чинь сонин штэ. Тийм байгаа. Чи өөрөө анзаарж байгаа үстэ. Чамд ингээд хайрт чинь урдаас чи хурж ирээд ингээд дэмнээ дэмжээд шал ондоо болж байгаа үстэ. Анзаарчихсан. Хөг нэмэгдээ. Тийм хөг нэмэгдэж. За яг хөө миний хувьд тэнцвүүлээд үзье. Нөгөө хоёр шүүгч маань жоохон юу гэх юм. Баярлаа. Одоо агчин ч гэсэн ер нь тэнцвүүлээд үзье гэж бодож. Хоёр шүүгч маань тэнцвүүлчлээ. Бийжнийх заавал оригинал болох гэдэг байхдаа яг хөдтэй эсрэг өгөө. Тэнцээ. За. Баярлаа. Солонгос улс руу сургууль сурна гэсэн тий. Тэрэнд амжилттай сурна. Тэгээд амжилттай сурч ирээд мундаг дуучин болно гэж бодож байна. Энэ яг дуулж байгаа хүнд болцсон хоолоо бол одоо тэгэл ерөөсөө ганц зэвсэг шүү дээ тий. Тийм нэр одоо яахын аргагүй яг тэмцээний өмнө өвдчихвэл одоо яах юм бэ? Аюултай юм шүү. Одоо анхудаа орж байгаа энэ төр хүүхдүүд болох тэр зэрэг гол төлөв нервнээсээ болж хоолой нь өвддөг байхгүй. За. Хүн ингээ нервлээд ирэхтэр тэгээд нөгөө нойргүй гинтхэн дөхөх тусам улам их ачаал өөртөө өгөөд ирэхтэр биений эсэргүүцэл сулрна. Тэгэл дороо ханиад ч хүрнэ, юу ч хүрнэ тэгэл ерөнхийдөө тийм юмны эсрэг бэлтгэлтэй л байх хэрэгтэй те. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi. Нэвтрүүлгийн албан ёсны онлайн түгээгч UBS цэг нэмэ. Ичидэн очоод өнсүүлмээр ба Ингришин үнрэн санагдаад ба Харин утыл давчидаад ба Харсан зүгтээ Хатуу дарсич тулмаар ба Хашгирч үлмаар дулмаар ба Зэдхэн дугаан болмаар ба Синхэн нулимсан дусамаар ба Сэтгэл зүрхний нутагтаал ба Сидүх талдан хөрвөмөр ба Харин нутаг дачнаад ба Харсан зүгтээ мүймээр ба Хатуу дарсич
тулмаар л бай хашгирч үлмаар дулмаар бай Aşık çölüme Баярлалаа. Баярлалаа. Бөмбөрч Монгол Улсын ордын гаяа зүтгэгдэн хөгжмийн зохиолч Батчаа. Таахад хөгжимчин Монгол Улсын соёлын тэргүүнд ажилласан хөгжмийн зохиолч Чимбат. За. Ер нь бол өргөө явуулчихлаа шүү дээ. Чамд ямар байсан тэгээд хөгжим ороод ирсэн чинь. Итгэсэнгүү. Сандардгийн миний мундаг хүмүүстэй. Маш баярлалаа. Азтай байлаа. Тийм байна. Нэрэл азтай байна. Тэгээ чи бас муугод боллоо. Их дажгүй сайхан сэтгэлтэй, хоолой чинь ч угаасаа байглаасаа сайхан эрдүү хоолой заяасан юм байна чамд. Тэгээд юу яа да. Энэ нэгдүгээр шатанд бол тэнцүүлээ. Тэнцээ. Баярлалаа. Үлцээ чи ер нь гадагшаа амьдарч ирсэн үү? Гадагшаа ирээд ерөөс удаагүй. Монголд ирээд удаагүй. За, тийм байхаа. Харин тийм байх. Надаа яг тэр нүдний харцсан тийм болов уу гэж бодогдоод байсан. За, баяр хүргэе. Тэгээд Монголд тавтаа морил нэлээд удаан гадагшаа ирсэн үү? Үгүй нэг удаагүй л дээ. Айгүй юу? Тийм үү. Тэгчээ нутгаа санаж байгаа үстэй. За, зүгэл айгүй л ирсэн юм байна л да. За, тэгээд тэнцтэй баяр хүргэе. Баярлалаа. Хаан тэгтлээ их тавьчихсан. Урагшаа сүүлийн 4 жил энэ дуулах ажиллаараа явж байгаад ирсэн. За. Харийн нутаг давчдт юм аа тий. Харсан зүгтээ гүүмээр санагддгийн нэрэ. Эх орноо хайрладгийн, ээж аавыгаа сандгийн. Гэхдээ нэрэ хурж ирээд нэг Монголынхаа салхийг нэг үнэрлэх юмсан гэж бодогдож байгаа үстэй. Богино хугацаа ч гэсэн тийж санагддаг шүү дээ. Тийм Монгол хүн болгонд тийм. За, амжилт хүсье. Баярлалаа. Айгу ховор тохиолдол боллоо ш. За яадтай. Дэмжиж явчлаа. Чимбай шүүгч төгөлдөр уур тоглоод манай захирал Балхажаа хүчмийн зохиолч Балхажаа бөмбөр тоглоод би Чимбайхыг бөмбөрчлөө гэж бодсон чинь Балхажаагаа гараад ирсэн биз дээ. Өөр мэдээгүй. Мэдээгүй тэр их чинь бүр айгу азтай хэрэг байлаа. Энэ бол баг эхний бөгөөд хамгийн сүүлийн ганц л оролцогчд үзүүлсэн юм онцгой. Тийм үү. Шүлэн өмнө оролцогчдэр энэ хоёр ингэж гараагүй. Тийм үү. Азтай л байна. Үнэхээр азтай. Тэгээд тэр хоёр хүн гараад ирсэн чинь би бас өөрөө сандарчтэй юм биш үү. Бүрөө. Тэгээ бүр сандраа. Тэгээд сандрахаас илүү нөгөө баярлах гэх юм уу те. Баярлаад огшоод дуугаа яаж дуулснаач мэдсэнгүү. Маш их баяртай байна. Хэр удаан дуулж байгаа вэ? Дууч нь уу аль эсвэл өөр? Яг дуулахыг маш их хүсдэг сонирхогч гэхэд болно л доо. Гэхдээ чөлөөд уран бүтээл хийх гээд дөнгөж эхэлж байна. Тэр уран бүтээлчээс илүү суралцсаар л явж байна да. Суралцагч хийж байна. Шууд энэ бол анхны тайз. За, юмны эхлэл гэдэг одоо хамгийн чухал байдаг. Ингээд эхлэлээ маш сайн тавьдаг гэдэг хэлтэй ажилласан. Одоо соёл урлагийн их сургуулийн дүрслэгчид заяа урлагийн 4-р курс. Ер нь бол арьс ширээр бол ер нь хийгсэн юм бол ер нь хийж. Ганцхан заяа хүлээх амьдраа. Ганцхан зовлон гэж байдгийг мартаарай. Сэтгэлээ нэзэн дуулж итгэл
Хизээ харангүй зориуч сэргүй үнэн харийг бусдад бэлгэлье хамтдаа эдэлсэн баяр бүхэн хизээч мартагдишгүй бидээ хамтдаа бүтээсэн бүхэн дахин давтагдишгүй хамтдаа эдэлсэн баяр бүхэн хизээч мартагдишгүй бидээ хамтдаа бүтээсэн бүхэн дахин давтагдишгүй дандаа чарах мэд хүний эхэн орчдоо улаан хацаач тутаж болдгийг санаарай Yorul buyna ırgıtsam Büze kara atılsam Yorul musi khari Bostuk bilgiye Yorul buyna ırgıtsam Büze kara atılsam Yorul musi khari Bostuk bilgiye Хамтдаа эдэлсэн баяр бүхэн хизээч мартагдишгүй бидээ хамтдаа бүтээсэн бүхэн дахин давтагдишгүй хамтдаа эдэлсэн баяр бүхэн хизээч мартагдишгүй бидээ хамтдаа бүтээсэн бүхэн дахин давтагдишгүй Нэг мөрөдлөөс ээж аавтай дууж байгаа харуулах. Дууж ер нь харж байгаагүй ээж аав миний дууж байгаа. Харах юмсан л гээд дандаа нэг миний дуулж явах үед дандаа нэг ажил төрөлтэй ийш тийш хот хүрээгээр явцсан байдаг. Тэгээд эрэхт нэг медаль өгөөсэй. Тэр нэг дуулах баа. Пүүний бүцгэн нүндийгч Эгдгүй амдынхаа тухайг дурсаарай Хэцүү давж жаргасан Дотны сайхан андууд Хинийч төлөө дахин хэцүү тулж чаднаа Хэцүү давж жаргасан Дотны сайхан андууд Хинийч төлөө дахин хэцүү тулж чаднаа Хамтдаа эдэлсэн баяр бүхэн хизээч мартагдишгүй бидээ хамтдаа бүтээсэн бүхэн дахин давтагдишгүй хамтдаа эдэлсэн баяр бүхэн хизээч мартагдишгүй бидээ хамтдаа бүтээсэн бүхэн дахин давтагдишгүй хамтдаа эдэлсэн баяр бүхэн хизээч мартагдишгүй бидээ хамтдаа бүтээсэн бүхэн дахин давтагдишгүй хамтдаа эдэлсэн баяр бүхэн хизээч мартагдишгүй бидээ хамтдаа бүтээсэн бүхэн дахин давтагдишгүй хамтдаа бүтээсэн бүхэн дахин давтагдишгүй Чиний дотоод ертөнц бол ер нь бусад хүмүүсээс арай жоохон өөр өдөг болов гэж бодогцсон. Их өөрийн гисэн өвөрмөц хувь хүний ертөнцтэй хүн шиг надад санагдсан. Ингээл өөртөө толгой нь ингээл. Одоо энэ чиний ер нь анхны бас тайзан дээр гарч байгаа гэсэн үү? Ер нь 10 жил дээр дуулж байсан. За 10 жилдээ одоо нөгөө сумдаа энтергээл дуулж байсан тий. Тий өөрөө өөртөө ч бол айгүй ихтгэлтэй хүн байна. Ердөө чамд нэг айгаад байгаа юм алга би муухай харагдж байгаа болов сайхан байгаа болов мэдгүй. Нэг тийм сонирхол ертөнцөл чамаас л
Над бол ингээл мэдрэгдээд байна л да. Тэгтээ гоё тий. Тэгтээ их гоё тэр чинь. Гоё байна. Өөрд чинь бол авьяас байна оо. Аханд үнэхээр байна. Одоо юу гэдгийг ийм маягийн стилүүд бол чамд үнэн сагцах юм байна. За. За тэгсэн. Үнэмшиж байна. Үнэмшиж байна. Худлаа биш. Яг жинхэнэ байхгүй тий. Тэгэхээр зэрэг хүнд үнэмшилтэй. Би чамд бол үнэмшиж байна. Яг жинхнээсээ. Чи яг сайхан байгаагаараа. Ястаа нэг сайхан хээгүй байгаагаараа. Тэгээ чиний их сайн тал юу вэ гэхээр зэрэг үгээ маш тод хэлж байна. Чиний дикц дууны ерөөс үг болгон чихэнд урж штэ. Тэгээ амжилт хүсье. Баярлаа. Сувигаас нэг хөдөлгөөсөн хөдөлгөөн нэг хүнтэй амар адилхан харагдсан. Тэгээд тэр хөдөлгөөнийг би бас ахиж үзмээр байна да. Чи яг дахилтаа дуулж байгаа түрүүний толгойн хөдөлгөөнийг нэг үзүүлээч. Хамтдаа эдсэн баяр бүхэн. За тэр жагаа ахаар үзүүлсэн. Ой, бүтээсэн бүхэн дахин давтагдж бий. Хамтдаа эдсэн баяр бүхэн хизээч мартагдж бий билээ. Хамтдаа бүтээсэн бүхэн дахин давтагдж бий. Сега татчихсан юм байна. Тэндээ би тулсан. Мишель. Чи энэ нэг дууны их гоё тэр аялгауг их сайн ойлгож мэдэрч байна. Тэр чинь чиний их сайн авууштай тал байна. Тэгээд энэ аялгау үг хоёр хосолсон тэр гоё мессежийг хүмүүст бол их сайн хүргэж өгч чадж байна. Тэгээ өөрөөр хэлбэл энэ өнгө алддаг барьдаг юм чинь би бол чамайг явандаа засрах байх гэж бодож байна. Чи надад ягаад чи нэг тийм их айгүй хүмүүжилтэй айлын өгчих санагдсан. Тэг санагдсан уу? Тэ? Нэг байдал төрхөн айгүй тогтуухан юм шиг санагдсан. Тий их дүлгөөн. Их тийм сэтгэл татам. Сайхан охин байна. Тэгээд ямар ч хөөрх юм. Мэдээж тэнцсэн. Баярлалаа. За Мишель баяр хүргэе. Баярлалаа. Чиний амьдралд бас нэгэн шинэ хуудас ингээд нээгдэж байна Мишель. Тэм учраас дуулалтан дээр маш анхаарах хэрэгтэй. Жохон өнгө алдж байна. Ас төгсгөлд тэр нэг эвгүй орцсон те. Сайн орж чадаагүй. Гэх мэтчлэн энэ ялахгүй жижиг сажиг зүйлүүдээ гээгээд дараагийн шатантаа маш амжилттай орж ирээрэй. Амжилт хүсье. Тэнц. Баярлалаа. Би хүүхдээ орны дугууланд яваад жил бол арай болоогүй. Тэгээ намайг урлагт ингэж хайртай болгосон. Би сэтгэлээ зориулахад хүрсэн багш маань болохоор Сиренингийн алтан уяа гэж багшаадаг. Тэгээд энэ багш маань надад урлаг гэдэг цэцгийг ургуулаарай гэдэг юм цэцгийн хайрт цав өгөөд тэгээ хурцлуулж өгөөмэй нэг ургуулаарай ингээд ургуулад үр шимэн хүртээрээ гэдэг надад өөр өгсөн. Тэгэхээр миний өөрөг одоо юу вэ гэхээр би цэцгийг ургуулаад тий улам том болгоод цэцгийг ургуулаа үр шимэн хүртэх тийм үүрэгтэй явж байгаа. Тийм учраас багшаа итгэлийг алдахгүй багшаа ачиг харуулад мундаг хүн болно гэж амлаж байна. Багштай хайртай шүү баярлалаа гэж хэлмээр байна. Манай хамтлаг анх 2006 онд байгуулагдчихсан. Тэр үед яг 4 гишүүнтэйгээр анх Монголын хөгжлийн ордны ганцхан багш дээр явдаг байж байгаад яг дөрүлээ нэгэн бие нэгээ одоо мэддэг байж байгаад нэг тэмцээнд яг дөрүлөө ороод тэгээд анх манай хамтлаг байгуулагдчихсан. Ирээдүйд одоо Монголдоо гэлтгүү одоо дэлхийд одоо нэрээ гаргасан том хамтлаг болохыг одоо зорддог. Бид нар анх энэ тэмцээний өдрөмжийг уншаад рекламыг хараад тэгээд тусгай хоёр нь Asian Med явах хэрэг. Бидний угаасаа мөрөөдөл Asian Med явах. Бүх зүйлийг ахын төлөөл бүх зүйлээ өөрөөсөө гаргах болно. Aradan doğru
хайр мөрөөдлөө битгий орхиорой хайр дурлах замд чамд ирнэ хүлээсэн учирлыг авчирнаа хязгааргүй хайрыг чамд бэлгэлнэ наруу хараарай орхимээ нэмэг хүслээ түнчинээрээ нэг л өдөр сайхан уушаа нахамэн гэж чамайг дуудаа сэтгэж мөнгөр үйлээ үлдгалааш зэрүүн сайхыг үлээсэн нүдэн санаж татахыг орхимээ наруу харж нэгээр сэтгэж шахаж уяарч цаасахан амдрал үргэлжсэн хүлээ хайр мөрөөд охимэн инээж байсаа хайрын дулаач дарсан зүрх чинь хайрын дулаацсан дотсон сэтгэл чинь нарамандаа наруу хараарай охимэн нэмэг хүслээ түнчинээр нэг л өдөр сайхан уушаа нахамэн чамайг дуудаа сэтгэж мөнгөр үйлээ үлдгалааш зэрүүн сайхыг үлдээсэн нүдэн санаж татахыг орхимээ наруу харж нэгээр Сэтгэж мөнгөр үйлээ үлдгалааш зэрүүн сайхыг үлдээсэн нүдэн санаж татахыг орхимээ наруу харж нэгээр За баяр хүргэе Good Boys. Үнэхээр гоё стил байна. Энэ дүр төрөгч нь их гоё зогч байна. Яг ингээ авцалцсан дөрүүлээ. Айгуу гоё стил харагдаж байна. Нэгдүгээр, хоёрдугаарт юу энэ дуу авьяанда маш их сайхан та нар их нандин хамдаж байна. Тэр надад маш их таалагдлаа. Өөрөөр хэлбэл хамаагүй орилоод байхгүй, дучргүй хүчлээд байхгүй. Маш сайхан юм нарийн. Тэгээд энэ акапелла хийж та нар бодбол бэлтгэл хийдэг баг тийм. Энэ нэг сайхан нандин чанараа битээ алдар. Юу дуу авьяаг үнэлж сурна гэдгээ бол маш их одоо бүр чанга дуулснаасаа илүү үнэтэй. Баяр хүргэе тэнцлээ. Баярлалаа. Баяр хүргэе. Баяр хүргэе залуучуудаа. Маш гоё юм. Ямар гоё нандин тийм гоё хөг явж байна. Тэгээ ямар гоё хоорондоо ингэж нийлж байна. Өөртөө нөгөө нэг harmony гэдэг ч одоо яг л энд байна даа л гэж бодогдчихлаа. Тэгээ би энэ лүгөө их гоё орж уусч өгч ихч сайн бэлтгэл хийсэн байна. Тийм ээ. Яг ингэж бас ганцаараа их гоё дуулахад бол болдог бах. Хоёулаа бол бас болох бах. Дөрүүлээ ингэж их гоё хоолоогоороо ийм гоё нандин harmony гаргана гэдэг бол бас их хөдөлмөр явж байгаа шүү. Тийм үү? Баярлалаа. Тэнцлээ. Баяр хүргэе. За манай камерчид сайн авсан байхаа гэж бодож байна. Чамаа хэн блэ? Нэр чинь? Жаргал. Жаргал. Жаргалыг дуулахыг харсан биз дээ. Яа гэх. Айгуу гоё яаж байна. Ахын дуу жоохон хөдлөөрөө за. Бусдаагаа дэмж байгаа шүү дээ. Та нар чи хамт лаг тий хамтараа лаг. Амжилт хүсье Good Boys. Амьд хөгжмөөр сонирхоод Good Boys-ийн амьд хөгжмтэй юм хамтлаг болох энэ санаа
хэрхэн анх яаж гарсан бол тэгээ дээрэс нь энэ чинь таад дуулахыгаа хажуугаар хөгжмөө давхар сурах хэрэгтэй болоод ирчихсэн. Бид нар чинь хэсэг уран бүтээлийн нэг 2 жил бараг завсарсан. Тэр үедээ бид нэр хөгжмөө бэлдсэн зүгээр байгаагүй. Одоо тусынхаа соло хөгжмөнүүдийг бэлдээд практис хийгээд ингээд бэлтэж байгаа хэвчээ бас одоо дуугаа хийхгүй 2 жилийн дараа бид нэр буцаад ингээд дуугаа хэлдэг. Тасралтгүй бэлтгэл хийсэн. Тэгээд хөгжим 2012 онд UB Palace Open Air-т бид нар бас шоу тоглолтоо хийсэн. Тэгээд тэрэн дээр болохоор бид нар өөрсдөө хөгжмөө тоглоод тэгээд өөрсдөө хэдэн дуу тоглож болсон. Тэр үедээ бид нар анх хөгжмийг тоглож үзээд тэгээд хөгжим зурлаж хийсэн юм байна. Би говьлтай тонхолсон. За чамайг энэ тэмцээнд ороход хамгийн их дэмжиж байгаагүй хүн байна. Гэрийнх нь бүгдээрээ мэдж байгаа юм. Гэрийнхэн мэдж байгаа, найзууд айгүйх дэмжиж байгаа. Найзууд л их дэмжиж байгаа да. Мөн ээж хүмүүс намайг айгүйх дэмждэг. Сүний очсон би зүрхийн догтлосаа ухаан виторлын арын
Olday Muriu için düşer Yargı Hasri var yaşık çamara Olday Hasri için düşer Yargı Mukimuz çamara biçe Olday Muriu için düşer Yargı Yes. Yeah. Манай хүүхдийн хэлдгээр би нэг хоёр хэлчихмээр санагдаж байна. Манай хүүхд маш гоё юмыг ээж энэ амар сак энтэй гэдэг байхгүй. Би бол өстой минь чи өстой үндэ сак юм аа. Баярлалаа. Яг хэлсэн. Яг хэлсэн. За даги ахын чамайг бас мэднэ урд нь сонсч ирсэн. Үнэхээр их таалагдчихэ. Үнэхээр бас одоо юу гэдэг юм бэ? Чиний CD гарах юм бол ах нь хамгийн дөрөнд аав. Баярлалаа. Мэдээж энэ тэмцээний утга учир бас үүнд оршин. Монголд энэ сонин содон авиастай, хоолойтой авиастанд одоо нээн гэдэг бол ахын хувьд бол эрхэм юм. Энэ тэмцээний хувьд ч эрхэм юм. Тийм болохоор чамд аз жаргал сайн сайхныг хүсье. Дуулаад байгаарай, тэмүүлээд байгаарай, нисээд байгаарай. Баярлалаа. Тэгээ нэг дундтал нь бүжгэллээ шүү дээ чи. Амар гой задгаа. Тэрэн шигэ бүх дууга тийм өшөө задгаа сайхан байвал болчих гээд байна за. Тэнцээ. Ер нь гэхдээ энэ тэмцээнд орохоор нь хэрэг байна. Тэгтээ тэргүй чи одоо CD авах хүнтэй болчихлоо шүү дээ. Юу гэж те. Орохгүй яа те. Шүүгчдээ сонс хамгийн гоё үг юу байсан бэ? Үнэхээр одоо гайхалтай нөгөө нэг Жимбах намайг урам тэл гаргавал CD-г маань хамгийн дөрөнд авна гэсэн. Тэр л хамгийн гоё байлаа. За ингээд дараагийн шатанд нь амжилт хүсье. Тэгээд манай шүүгчдийн итгэлийг болоод манай үзэгчдийн итгэлийг битээ алдаарай. Мэдээж маш олон мянган үзэгчид чамайг ингээд энэ дэлгэцийг хараад дэмжээ сууж байгаа. Тийм учраас хариуцлага чам дээр нэлээ одоо хүчтэй ирж байгаа. Ингээд амжилт хүсье. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi Bank. Нэвтрүүлгийн албан ёсны онлайн түгээгч UBS цэг эмээ. Содоро киноны хайр дуу. Хэн бүхэнд хайрыг мэдрүүлж, хайртайг нь санагдуулж чаддаг энэ дуу ая дуу намуухан хэмнэлтэйч, дуучнаасаа баггүй мэдрэмж, ур чадвар шаарддаг. Энэ дууг сонгосон 2 ч оролцогч шалгуурыг давж дараагийн шатандаа тэнцэж чадсангүй. Тэгвэл одоо дахиад нэгэн охин Содорогаар амьсгалж хайрыг дуулна гинэ. Тэг 82% дугаартай Мишель энэ дууг жинхэнэ сайхнаар бас зөв дуулж чадах болов. Миний бодлоор хүн дууг хоолоогоор биш сэтгэлээрээ дуулдаг гэж боддог. Мэдээж би сэтгэл зүйч мэрэгчлээ болох учраас одооноос нэг хүмүүстэй ярилцаад хүн зөвлөгөө өгөөд ингээд баабаар ингээ өөргөө хичээлж явж байгаа. Тийм сонирхол. Сэтгэл гэдэг чинь одоо хүний дотор байрладаг гэдэг тийм нууцлагдмал юу нэгтгэхгүй те. Тийм хүн чинь сэтгэлийн амтан гэж ярьдаг шүү дээ. Тэгэл юм хүнийг заавал ингэ мэдсэлээр ч юм уу те ямар нэг өвчнийг тэгж идгээхгүй сэтгэл зүгээр юмч болт юм болов. Тэр утгаар нь сэтгэл зүйч юмч болно гэж боддог.
чамтай сэтгэлээ сэтэж үргэх хүсэлгүй дарахом шин зүрхэнд дэв орооч чирсэн том лаяста За баярлалаа. За энэ хүү улаан сар намайг сайхан дууллаа. Энэ сууж 3 шүүгчтэйгээ мэдээч үзэсгэлэн гоо төгөлөр болсон. Танд энэ хүү сарнаг бэлгэлж байна. Оо, за баярлалаа. За одоо дэмжээд бүжгэлцэн. Тэгээ араас нь бас сарнаа авцаад ячаад. Бүр одоо үгүй нөө мөө гэх ямар ч аргагүй болчихлоо шүү дээ. Чи бол төгс сайхан дуулсангүй. Зүгээр чиний энэ нэг сайхан байгаа нэг өөрийнхаараа байгаа чинь айгуу гоё хүнийг татчихээн. Яг л сайхан нэг элдэн маяггүй өөрийнхаараа. Тэр чинь их сайхан татлаа тэгээ. Дуулах гэж уур чадвараа сайжруулах хэрэгтэй. За. Тэгээ ер нь энэ улаан сарна гэж дууг сонгосон хүмүүс аврагдаад байна шүү. Харин тийм шүү тий. Би бол тэрний нэг л гэж бодож ин чамаг. За хоёрдугаар шатндаа сайн орж ирээрэй. Би дуулахаас илүү айгүй шүлэг сайн уншдаг шүү. Тэ шүлэг сайн уншна. Шүлэг за бичнэ гэж бодлоо яриад явах нь жоохон оролдоно. Тэгээд гой яруу наригчдын өгүүлэг шүлгнүүдийг бол уншиж шүү хараа. Хэнти хангай саяны өндөр сайхан нуруунууд. Хойд зүгийн чимэг болсон ан хөвчийн уулнууд. Минин шарга номины өргөн их говьуд өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд. Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi Bank. Нэвтрүүлгийн албан ёсны онлайн түгээгч UBS цэг нэмэ. Дуулдаг, бүжгэлдэг, жүжиглдэг. Яг энэ бүгдийгээ жагсаагаад байвал дуулах, бүжиглэх, жүжиглэх. Амар их дуртай. Тэгээ ингэж бүжгэлж ингээд баяр хөөртэй байдагтай ч гэсэн маш их талархав штэ гэдгээ. Тэгээд бүжиглэхээр ингээд бүх зүйл ингээд бүх зүйл сайхан. Тэгээд айгуу сэтгэлээр готсон үедээ ч гэсэн бүжиглэхээр амар сэтгэл өөдрөг, үргэлж баяртай байдаг. Тэгээд хамгийн гол нь амар гуниглаад за одоо бүжгийнхаа нэг хөлгөөний хий гэл ямар нэгэн гой байдалтай ай сонсвол тэгэл миний үйл хөдлөөрөө ингээд бүжгийн хэмнэлд ороо. Тэгээд тэгэж илэрхийлэлтэй ч гэсэн маш их баяртай. Ер нь бол бүжиг бол миний бүх зүйл.
За дараагийн оролцогч хувийн дугаар тэг 19 их жаргалын отхон юм. Аавда баярлаа гэдэг хэлий, талхаж авдгаа хэлий, бахархуулдаг охин болъё гэж бодоод энэ дуу сонссон. Аваа тэгээд охин энэ дууга таньд зориулж байна. Тэгээд ер нь миний төлөө хийсэн бүх зүйл танд талархаж авдаг. Бас баярлаа гэдгийг хэлмээр байна. Тэгээд аавда хайртай шүү гэдэг энэ дууга зориулж байна. Хэддүгээр анги вэ? 11. 11 төгсөж байгаа юм уу те? Дараа жил. За юу ямар хүн болоё гэж боддیں۔ Мэргэжил энэ төр бодогддог одоо. Бодогддог. За. Жижигч. Харин нэг юм байна те. Чи энэ саяны бүжгийг өөрөө дэглэсэн үү те? Үгүй би нөгөө нэг ингээл тайзнаар гарахаараа яг өөрийнхөө ингээ байдлаасаа шал ойрхон болчтой. Тий. Тэр нэг ингэсэн юм ч одоо юу гэсэн утгатай хөдөлгөөн. Аавда хайртай гэж аахгүй юу? Аа. Юу, ер нь бол тэгтээ ингээд чамд жүжигчин болох авьяас баяхшгүй шүү. Тэгээд тий юу амжилт хүсье. Баярлаа. Тийм ээ. Зүгээр дуучны хувьд бол өнөөдөр дээр харамсалтай тэнцээгүй миний хувьд. За, тань юм. Чамд нэг ямар нэгэн тийм нэг урлагийн талын авьяас ялангуяа нэг юм одоо миний мэрэгжлийн зүг чиг ирч юм уу тийм ээ? Нэг хөтлөлт möтлөлт хийх, тайзан дээр ингэх тийм талын ер нь ямар ч сан авьяасын нэг суур байгаа санагдаад байна. Тэгээ их ч нь бол чамаг энэ удаад дараагийнхаа шалгаруултан дээр ямар байх нь вэ гэж хармаар байна. Тэгэхээр би тэнцүүлж байна. Баярлаа. Баярлаа.
охины хувьд чиний гарт байгаа болох гэдэг нь шүү дээ. Ямар яана. За ямар ч байсан аавч нь бол хязгааргүй их баярлж байгаа. Мөн энэ телевизийг, энэ тэмцээнийг үзээд сууж байгаа олон аав нар баярлж байгаа. За ямар ч байсан тэгээд тэнцвүүлээд үзье да. Баярлаа. Баяр үргээ. За хоёулаа энэ дэлгэцээр аавар гарч байгаа хайртай гэж чи түрүү нэг ийм хөдөлгөөн хийгээсэн шүү дээ. Аваа охин нь хайртай шүү. Амар хайртай шүү. Баярлалаа. Баярлалаа. Хүмүүс ч ингэдэж штэ. Ингээл өөрөөсөө дуулан мөглөө гэж чадахгүй хаа. Ийм том тэмцээн чинь хийхгүй хаа гэж тэгэж боддог. Гэтэ яг тийм биш шүү. Яг зориг гаргаад өөрийнхөө мөрөөдлийн төлөө, өөрийнхөө тэмүүллийн төлөө тэгээд зоригоо гаргаад оролцоорой. Тэгээд өөртөө маш ихтэй байгаарай гэж хэлээ. Бүжиглэнгээ дуулах би гэхдээ яг оролдож үзээгүй л дээ. Яг бол миний зориг жоохон дуттай. Тэгээд яг бүжиглээ дуулна гэхээр миний нөгөө нэг амар ингээд амьсгаадах юм шиг санагдаад. Тэгээд би бол зүгээр ингээд сул бүжиглгүй нэг бүжиглүүд амар хэтрүүлэгтэй бүжиглэдэггүй. Тэгээ яг ингээд бүжиглэнгээ дуулна гэдэг нь бол ерөөс миний амар бэрх асуудал. Гэхдээ яг 2 дугаар шатанд бол энийг барыг хийнэ гэж бодож байгаа. Сайн байцгаана уу. Би одоо чөлөөтхийн тамирчин байсан. Одоо дуучин болохыг хүсэж байгаа. Би нөгөө нэг тамирчин байхдаа тэгэл манай нөгөө клубийнхэн чинь намайг энэ тентгийн бас нэг урлагийн үйл ажиллагаа мэйцгээ тэгэл урлагийн үзлэг юм байвал бас тэгэл бас урдаа барьно. Тамирчин дундаа бас урдаа барьно. Бас урлагийнх нь юу бас хаана. Манай багш тэгж ярьдаг л да. Том дуучны шиг том л байх ёстой шүү гэж ярьдаг. Би том байж чадахгүй ч гэсэн. Том байж чадахгүй ч гэсэн. Тэр мундаг те ийм мундаг том багш нарынхаа бас нэр хүндийн бас газар унахгүй. Тэгээд бас зааж зүгэлсэн юм бас сайн хичээж тэр сургаалаар нь дагаж явахын тулд маш их хичээж байгаа. За, аглууд баяр хүргэе. Хараа яг аглуу ажигласан байгаа байхгүй да. Чамд яг ийм хөг дутж исэн. Ийм хөг дутж исэн. Сэтгэлийн хөг дутж исэн. За яг хоо эхнээсээ дуустал ингээд яг нэг хэмэнд ингээл илүүчгөө дутуучгөө гэхдээ өнгө алдаж нилээ явсан. Тэгээ хүний сэтгэл гэдэг чинь сонин штэ. Тийм байгааз чи өөрөө анзаарж байгаа үстэй. Чамд ингээд хайрт чинь урдаас ч хурж ирээд ингээд дэмнээ дэмжээд шал ондоо болж байгаа үстэй. Анзаарчихсан. Хөг нэмэгдээл. Тийм хөг нэмэгдэж. За яг хөө миний хувьд тэнцвүүлээд үзье. Нөгөө хоёр шүүгч маань жоохон юу гэх юм. Баярлаа. За их чинь ч гэсэн ер нь тэнцвүүлээд үзье гэж бодож. Хоёр шүүгч маань тэнцвүүлчлээ. Би ичнэх заавал оригинал болох гэдэг байхдаа яг хөттэй эсрэг өгөөд тэнцээ хамт. За баярлаа. Солонгос улс руу сургууль сургасан тий. Тэрэнд амжилттай сурна. Тэгээд амжилттай сурч ирээд мундаг дуучин болно гэж бодож байна. Энэ яг дуулж байгаа хүнд болцсон хоолоо бол одоо тэгэл ерөөсөө ганц зэвсэг шүү дээ тий. Тэгээд тий нэр одоо яахын аргагүй яг тэмцээний өмнө өвдчихвэл одоо яах юм бэ? Аюултай юм шүү.
одоо анх удаа орж байгаа энэ хүүхдүүд болох тэр зэрэг гол төлөв нервнээс болж хоолойны өвддөг байхгүй. За. Хүн ингээ нервлээд ирэхтэр тэгээд нөгөө нойргүй гинтхэн дөхөх тусам улам их ачаал өөртөө өгөөд ирэхтэр биений эсэргүүцэл сулрна. Тэгэл дороо ханиад ч хүрнэ, юу ч хүрнэ. Тэгэл ерөнхийдөө тийм юмны эсрэг бэлтгэлтэй л байх хэрэгтэй те. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi Bank. Нэвтрүүлгийн албан ёсны онлайн түгээгч UBS Zig Iman. Ичимийн тороо харагдаад ба Эвэрсэн ялган бодогдоод ба Энгри шимүнрэн санагдаад ба Андан дахин шавхролмаар ба Айлгацтаран тунрых марылба Ичиден очоод өнсүл мэрэлба Ингришин үнрэн санагдадалба Харин мутыл давчидадба Харсан зүгтэнгүй мэрэлба Хатуу дарсич тулмарылба Хашгирч үлмар дулмарба Цэдхэн дуган булмарылба Синхин үлмсан дусамарылба Сэтгэл зүрхмийн нутагтаалба Сидүх талдан хөрвөмөрлба Харин нутаг дачидадба Харсан зүгтээ мэрэлба Хатуу дарсич тулмарылба Хашгирч үлмар дулмарба Харин нутаг дачидадба Харсан зүгтээ мэрэлба Aşık çölüme Баярлалаа. Бүгд Монгол улсын ордын гаяа зүтгэгдэн хөгжмийн зохиолч Батчаа. Наадад хөгжимчин Монгол улсын сэдвийн дэргэний ажилтан хөгжмийн зохиолч Чимбат. За. Ер нь бол өргөө явуулчихлаа шүү дээ. Чамд ямар байсан тэгээд?
Хөгжим ороод ирсэн чинь. Итгэсэнгүү. Сандрдаг юм ийм ундаг хүмүүстэй. Маш баярлалаа. Азтай байлаа. Тийм байна. Нэрэл азтай байна. Тэгээ чи бас муугод боллоо. Их дажгүй сайхан сэтгэлтэй, хоолой чинь ч угаасаа байглаасаа сайхан эрдүү хоолой заяасан юм байна чамд. Тэгээд юу яа да. Энэ нэгдүгээр шатанд бол тэнцүүлээ. Тэнцээ. Баярлаа. Үлцээ чи ер нь гадагшаа амьдарч ирсэн үү? Гадагшаа ирээд ерөөс удаагүй. Монголд ирээд удаагүй. За, тийм байхаа. Харин тийм байх. Надаа яг тэр нүдний харцсан тийм болов уу гэж бодогдоод байсан. За, баяр хүргэе. Тэгээд Монголд тавтаа морил нэлээд удаан гадагшаа байсан уу? Үгүй нэг удаагүй л дээ. Гайгүй юу? Тийм үү. Тэгчээ утгаа санаж байгаа үстэй. За, зүгэл гайгүй л байсан юм байна л да. За, тэгээд тэнцлээ баяр хүргэе. Баярлаа. Хаан тэгтлээ их тавьчихсан. Урагшаа сүүлийн 4 жил энэ дуулах ажиллаараа явж байгаад ирсэн. За. Харийн нутаг давчт юм аа тий. Харсан зүгтээ гүүмээр санагддгийн нэрэ. Эх орноо хайрладгийн, ээж аваагаа сандгийн. Гүй нэрэ хурж ирээд нэг Монголынхаа салхийг нэг үнэрлэх юмсан гэж бодогдож байгаа үстэй. Богино хугацаа ч гэсэн тийм санагддаг шүү дээ. Тийм Монгол хүн болгон тийм. За, амжилт хүсье. Баярлалаа. Айгу ховор тохиолдол боллоо ш. За яадтай. Дэмжиж явчлаа. Чимбай шүүгч төгөлдөр уур тоглоод манай захирал балхачаа хүчмийн зохиолч балхачаа бөмбөр тоглоод би Чимбайхыг бөмбөрчлөө гэж бодсон чинь болгочаагүй гараад ирсэн биз дээ. Өөрөө мэдээгүй. Мэдээгүй тэр их чинь бүр айгу азтай хэрэг байлаа. Энэ бол баг эхний бөгөөд хамгийн сүүлийн ганц л оролцогчд үзүүлсэн юм онцгой. Тийм үү. Шүлэн өмнө оролцогчдэр энэ хоёр ингэж гараагүй. Тийм үү. Азтай л байна. Үнэхээр азтай. Тэгээд тэр хоёр хүн гараад ирсэн чинь би бас өөрөө сандарчтэй юм шүү дээ. Тэгээ бүр сандраа. Тэгээд сандрахаас илүү нөгөө баярлах гэх юм уу те. Баярлаад огшоод дуугаа яаж дуулснаач мэдсэнгүү. Маш их баяртай байна. Хэр удаан дуулж байгаа вэ? Дуучин уу, аль эсвэл өөр? Яг дуулахыг маш их хүсдэг сонирхогч гэхэд болно л доо. Гэхдээ чөлөөд уран бүтээл хийх гээд дөнгөж эхэлж байна. Тэр уран бүтээлчээс илүү суралцсаар л явж байна да. Суралцагч гэж хэлж байна. Шууд энэ бол анхны тайз. За, юмны эхлэл гэдэг одоо хамгийн чухал байдаг. Ингээд эхлэлээ маш сайн тавьж гэдэг хэлтэй. Амжилт хүсье. Одоо соёл урлагийн их сургуулийн дүрслэгтэй заяа урлагийн 4-р курс. Ер нь бол арьс ширээр бол ер нь хийгсэн юм бол ер нь хийж. Ганцхан заяа хүлээнхэн амьдраа. Ганцхан зовлон гэж байдгийг мартаарай. Сэтгэлээ нээсэн дуулж, итгэлээ харангүй зориулж, сэргүй үнэн хайрыг бусдад бэлгэлье. Хамтдаа эдэлсэн баяр бүхэн хизээч мартагдашгүй бидээ. Хамтдаа бүтээсэн бүхэн дахин давтагдашгүй. Хамтдаа эдэлсэн баяр бүхэн хизээч мартагдашгүй бидээ. Хамтдаа бүтээсэн бүхэн дахин
My Voice миний дуу хоолой. Монголын дуу хөгжмийн ертөнцийн амьсгалах агаар орш хөрс. 1999 он сэтгэлийн хөв концерт тоглогдож Монголын хамгийн тогтвортой үзэгчдийн хүлээлттэй тоглолтын их тавигдлаа. Амин нутгийн аялгаугаар эхэлсэн түүний уран бүтээлийн замнал тууштай хөгжимд өгсөн сэтгэл хувиршвэ. 17 жилийн хөдөлмөр, 17 жилийн хөг аялгау. Одоо бол Монголын дуу хөгжмийн дүүх. 2003 он Хэмүр тэтгсэн Улаанбаатар. Залуус Улаанбаатараа дуулж байна. Залуус хүсэл мөрөөдлөө дуулж байна. Анхны гран-при шагналтанд дуучин Мөнхбат урлагийн ертөнцид орох хаалга өөрийн гараар амжилттай нээлээ. 2007 он New Star урлаг илүү шинийг улам ихийг хүсэж байна. Шин содон цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах дуунууд мэндэлсээр. Залуус хүсэл мөрөөдлөө дуулсаар гран-при шагнал 16 наст Маргад Эрдэнэт очлоо. Тухайн жилийн хамгийн шин, хамгийн сонин нь энэ байлаа. Харин одоо 2015 он таны дуу хоолойг Монгол оронд яар сонсоход хэдийнэ бэлэн болжээ. Зөвхөн өөрийн гих хөг аялгау авиас билгийг бидэнд харуул. Энэ бол дүүхийг бичлцэх ганц боломж. Энэ бол өөрийн дуу хоолойг хэн бүхний сэтгэл зүрхэнд хамгаалж үлдээх хосгүй боломж. Монголын тайзнаа захиур хавлах шин дуучдыг харах онцгой цаг үе. Урлагийн ертөнцийг салшгүй нэгэн түүх болсон хөгжмийн зохиолчтой хамтран ажиллах үн боломжийг хэн хүртэх болов? Хөгжмийн зохиолч Балхачаавын шинэ хит дуунуудыг хэн дуулах вэ? My Voice хэмээн бардамн зарлах шинэ од яг одоо эндээс төрөн гарах гэж байна. My Voice наадмын эрхэм хүндтэй шүүгч. Ноён амсрайн ганхойг. Бид чамд нэг бол үнэмшин, нэг бол үнэмшихгүй. Чамаас шалтгаална. Чимд дамбын ичин хорлоо. Хэдхэн хором хүний амьдралыг өөрчилдөг. Ганцхан дуу. 3 минут. Чиний ирээдүй, чиний гарт. Батмунхийн Чинбат. Бид бүгдээрээ л дуу хөгжим дуртай. Гэхдээ дуу хөгжмийг эзэмдэх чадал хэдхэн хүнд л байдаг. Би яг тэднийг тааж байна. Энэ бол My Voice Show. Та бүхний төсөв хүнээсэн цаг мөч. UBS TV-с G Entertainment дахин хамтран My Voice гэмээр бахархан гайхуулах дуу хоолойн гэр гарлаа. Ингээд My Voice-ийн шинэхэн бөгөөд халуухан тулаан эхлэхэд бэлэн боллоо. My Voice Show-д тавтамаар. За бүгд сайн байцгаана уу? Та бүхэнд энэ орой мэндийг хүргье. Соёлын гавьяа цэцгэлтэн гүр улсын үг Улаан сар 8 сайхан дуугаар та бүхэндээ оролцож байна. Шинжлэх ухааны технологийн сургуулийн геолог уулуурхайн сургуульд одоо уулуурхайн ашиглалтын технологи мэргэжлэр төгсөх курс авъя. Өөрөө яг сонирхлоороо мэргэжлээ сонгосон. Тэгвэл нөгөө нэг хүн нэг сэтгэлийн угт гэж юм байдаг шүү дээ, тэ. Тэр юм манай миний хувьд бол дуу. Тэгээ багаасаа чадахгүй ч гэсэн орилоод л явдаг байсан. Тэгээ тэрийг одоо өнөөдөр өөрийгөө хэр төвшөнд орилдсон байна гэдгээ үзэх гээд ороод ирсэн байна. Сарнарны гээ удаан сарнай сайн сайхны чимин байж чарбин үхтэй залуусын дууга хамтан аялмар бай. Эдбэндэ алтын нарта детки гэрдүрэн улахан сарнай өрөмөртө марашиг авчрын залунаас Altı müştin
Ядва удаан сарнай очун хорвог чимин байж Чарминтэй залуусыг дууга хамтан дуулмар байна Дэлбэндэ алтан нартай дэлхийгээ чимсэн удаан сарнай өдрөөс өдөр жаргалыг авчрах миний залуунаас Дууны хишиг удаан сарнай дурдд хайрыг яган дэлбэ Арнаас үndi сарны туяа Гартмын баригдах удаан сарнай Эцгийн согшиг удаан цэцгээ Инээд учирдыг сэрүүн сомоо Назраас үndi нарны туяа Гартмын дэлбэдэг удаан сарнай Дэлбэдэг цэцгсийг өрөөдөөдөө Дүүрэн жаргалтай ертөнцийг мэдэгби Маргааш хэрэг сайхныг өнөөдрөөр огтцгай Нарнай Галбуда сарнаг гаргар тамбари Сарнарны гэршиг сайхныг мэдэгби Ирээдүйн сайхныг мэдэгдээ огтцгай Танхим дүүрэн бүлэрэг дэлхийг дөргөх залуус Таны нэгэн зангаран орчмын уярах залуус Залуу өдөр нассан орчмын чимсэн залуус Самбат твийн иргэн дээр уулж яваа залуусаа Удаан сарнай жаргал хайрыг шагнан байж Сэтгэлийн үнтэй этгэлийн дууга хамтан дуулмар байна Дэлбэндэ алтан нартай дэлхийгээ чимсэн удаан сарнай Өрөн өртөө маргаашиг авчрах миний залуунаас Дууны хишиг удаан цэцгээ дурдд хайрыг яган дэлбэ Нарнаас үндиг сарны туяа Гартмын дэлбэдэг удаан сарнай Этгэлийн цогшиг удаан цэцгээ Инээд учирдыг сэрүүн сомоо Нарнаас үндиг нарны туяа Гартмын дэлбэдэг удаан сарнай Дэлбэдэг цэцгсийг өрөөдөөдөө Дүүрэн жаргалтай ертөнцийг бэлэгдээ Галбууд цагаан чагаас атгацгай Галбуда сарнайг гаргараасан байри Сарнарны гэршиг сайхныг бэлэгдээ Ирээдүйн сайхныг итгэдээ огтцгай Элэг цэцгсийг өрөөдөөдөө Дүүрэн жаргалтай ертөнцийг бэлэгдээ Залууда сарнайг гаргараасан атгацгай Нарнай Галбуда сарнайг гаргараасан байри Сарнарны гэршиг сайхныг бэлэгдээ Ирээдүйн сайхныг итгэдээ огтцгай